За энэ байгууллагад манай ээж 2024 оны 1 сараас эхлээд явсан. За би тэгээ зөвхөн өөрт тохиолдсон кейсээ, өөрт тохиолдож исэн зүйлээ ярина. 2024 оны 1 сараас явж ирсэн цагаас хойш эхлээд манай ээж эхлээд бол ийм гоё сэтгэл зүйн сургалтанд явж байна гэдгээс. За настай хүн учраас бид нар бол хүлээн зөвшөөрсөн. За яваа гэсэн. За ингээд танах сүм юм шүү гэхээр гүү манайх сүм бол биш гэж байгаа юм. Сүм бол биш. Танах чи Есүс шүү гэхээр Есүс биш ээ гэж. Зөв юм сургалтын төв гинэ. Нийгэм сайн үйлсээ одоо юу гэх юм буйны юм хийдэг те. Одоо тийм сургалтын газар гэж байна. За тэгвэл сэтгэл зүйн сургалт өөр нэг ярьдаг сургалтын үлээ нэг хил заслын. Тийм хувийн хөгжлийн сургалт явуулдаг гинэ. Тэгвэл за наа чи зүгээр л юм байна. Та яваад үзгээ явууллаа. За эхний 1-2 сар бол энэ сургалтанд суугаашаа гэд намайг бол их шахсан. Би нэг удаа очисон. Суусан. Тэгээд би ерөнхийдөө би мэднэ ээж наад сүмд чинь би явжаасаа. Би 2-3 жил явсан. Одоо ч нүгүйсэхгүй. Гэхдээ би явдаггүй. Гэтэл сүүлдээ ээж маань бүр ингээд амар хүчтэй шахаж эхэлсэн л дээ намайг. Чи айлын том учраас чи заавал явах ёстой. Чи явж аж дүүнэр чи явна. Гэт ингээд шахдаг болсон. За тэр болоод өнгөрлөө. Бүр сүүлийн 1 жил бол бүр амар шигтэй болсон. Бүр ээж маань бүр нэг ууралдаггүй байсан, худлаа ярьдаггүй байсан хүн чинь нэрсээр худлаа ярьж намайг ингэж дууддаг тий. Худлаа ярьж дууддаг. Та яагаад ингэж бурхны хүн байж худлаа яриад байгаа гэхээр манай бурхан хүний сүнсийг аврахын тулд хүнийг аврахын тулд худлаа яриач болтгоо бүр зодооч болтгоо аваад ир гэдэг гэж байгаа юм. Сүм юу шашны байгууллага юм байж болох уу? Хүний сэтгэл зүйн суулгаж болох уу? Болохгүй тийм үү? Тэгээс сүүлдээ ээжийн бүр цаанаас бүр сүүлийн 1 жил би ээжтэйгээ би бүр хүүхэд шиг байхаа болсон баг ээж маань миний эсрэг дандаа намайг бүр сатаны сүнстэй учраас чи энд ирэхгүй байна. Мөн сатаны сүнстэй одоо хараал хэлдэг болсон. Сатаны сүнстэй шээснүүд гэх мэт те. Та нар сатаны сүнстэй болохоор би та нарыг аврах гээд байна. Та нар аврагдмаар байна уу? Би мөнх наслна. Би бурханд бие өгсөн. Ийм байдалтай миний ээж ингэж явсараад 2025 оны 9 сарын 16-ны өдрийн 12 цагт илтгэл тавьжсэн тэр сүм дээрээ бурхан болсон. Өчтөр 49 хоног болоод өнгөрсөн. Ээжтэй би нэг энэ зүйлээс олж маш их маргалдаж байсан учраас ээжтэй хэлэх гэсэн зүйлийг хэлж чадаагүй. Ээжийг ингэж өөд болсон. Би бол маш их харамсалтай байна. Яагаад энэ мэдээлэл ээж өгөх юм бол бид нар үнэхээр хүчин мөхсдөж байна. Цаашдаа хүмүүс тараамаар байна. Түгээмээр байна. Бид нар ингээд орхиод ингээд дараад хайж болж байна. Бид нар яг ээжийг ясыг үнэлцүүлэхгүйгээд хүмүүс ярьдаг тийм манай монголчууд. Тэрийг бодвол бид нар ингээд чимээгөө орхиж болж байна. Цаашдаа хэдэн хүн орох вэ? Цаашдаа хэдэн мянган хүн ийм байдалтай байх вэ? Ингээл яваад авах бид нар тэмцэх юм уу? Яах юм? Энийг би зөвхөн нийгэмд л түгэе гэж бодсон. За би ерөнхийдөө энэ яг шашны урсгалын талаар л ярив. За энэ шашны урсгал нь болохоор Солонгос улстай болохоор Шин чанжи буюу шин тэнгэр газар үүсгэн байгуулсан хүн бол ийм анхигээд Солонгос хүн байгаа. Монгол улсад болохоор Монгол совд сүм гэсэн Монгол совд сүм гэх одоо сүмээр орж ирсэн явдаг үйл ажиллагаа явуулдаг нэр нь бол шин тэнгэр газар гэж байгаа. За Солонгос улсад бол тэ үйл ажиллагаагаа явуулаад 40 жил болж байгаа. Монгол улсад орж ирээд одоо 10 жил болж байгаа тийм байгууллага байгаа. 51 сая хүн амтай Солонгос улсад бол 300 мянган итгэгч байдаг алтан бус мэдээллээр 3 сая хүнтэй манай Монгол улсад зарим нь янз янзын мэдээлэл өгдөг л да. Гэхдээ ерөнхийдөө тэр сүмд төр явдаг ээжийн ярианаас сонсноор бол нэг 12 мянган орчим хүн явдаг гэсэн. За тэгээд энэ газар нь яаж хүмүүсүүдийг одоо тий хуурч хулигдаж оруулдаг вэ гэхлээр гадаа ингээ гудамжаар явж байгаа хүмүүсүүдийг ерөнхийдөө тий анилж эсвэл сүмдээ явдаг итгэгч нарыгаа тий одоо ургаас нэгийг төрснөөс нэгийг гэж одоо хэлж заавал оруулах ёстой чи гэж ятгах хүмүүсүүдээ эсүүлж явдаг. Хаяг байршлын явдах юм бол бидний л мэдхээр штэ одоо 21-р хороолын ойр орчим 3-р хороолын эцэс Баян зэрэгт одоо тий халдварт гэх мэтийн бас тиймэрхүү газруудаар ерөнхийдөө үйл ажиллагаа явуулт юм байлээ. За тэгээд 5 богд Баян бүрд гээд бас газрууд байд юм байна. За тэгээд энэ газар нь яаж оруулдаг вэ гэхээр
Годамжаар явж байгаа хүмүүсүүдэд эсвэл нөгөө гэрийнхэнд ингэж худлаа ярьдаг. Энэ бол тийм хувийн нэг хөгжлийн хичээлийн сургалт. Эсвэл сэтгэл зүйн тий. Эсвэл бол англи хэл солонгос хэлний сургалт, үнгүү сургалт, виз гаргалтын, солонгосын виз гаргалтын үнгүү зөвлөгөө гэх мэтээр хүмүүсүүдийг хуурч эндээ эсвэлдэг. За ингээд сургалтанд ороод илсэн хүмүүст болохоор за та нар одоо ингээд тий сургалтанд ороод сайхан болж гинөө ихний мэдээж ярьдаг хүмүүсүүд нь үнэхээр сайхан. За тэгвэл та нар одоо би одоо та нарт хэлж болохгүй. Та нар илсэх юм бол би та нарт энийг хэлнэ. Энэ айгүй гоё газар байгаа гэдээ ерөнхийдөө ярьдаг. Та энийг доош юм явуулж байгаарай. Ингээд гээ оруулдаг. За тэгэнгүүтлээсээ сургууль маягаар оруулчаад за та нар бол одоо ингээд биднээс ингээд тодорхой хэмжээний мэдээлэл авлаа. За бид нар одоо яг яадаг газар гэх юм бол Библи судлал болж эхэлдэг те. Хүн болгон Библийг уншсан байх ёстой гэсэн нэрийн доор тэг бүгдээрээ Библийг судлаа. Библийг задлаа. Библи чинь ямар учиртай юм бэ? Библийн үнэн зүйл нь юу юм бэ гэх мэтээр тийм сургууль зохион байгуулдаг. За сургууль зохион байгуулж байхдаа тийм Библийн өгүүлбэр болгоныг задлж. За энэ одоо ямар утгатай вэ? Энэ өгүүлбэр ямар утгатай вэ? Энэ өгүүлбэр Библиэлд бичснээсээ шал өөр утгатай. Ийм утгатай байхгүй юу ч юм уу? Хүмүүсүүдийн тархийг угааж, аахаа тэмцээ зохиож, хичээл бүр юм ингээд хичээлийн бүр цогц юм үйл ажиллагаа явуулдаг. Өглөө өдөр орой гэсэн анги зарлаад Библийн сургалтынхаа хичээлийг явуулаад шалгалт аваад гэрт нь орой болгон телеграмаар зумээр хичээл ороод тэрийгээ шалгалт гэж аваад юу яадаг? Аахаа тэмцээн хүртэл зохион байгуулдаг. За ингээд нөгөө Библиэд чинь нөгөө нэг тий Библийг сонсоод ингээд донтцсон Библиэд бурхан гэдэгтээ бүр итгэцэн хүмүүсүүдийг яадаг вэ гэхээр одоо та нар болоод ингээд мэдээлэл авчлаа та нар бол хөрс одоо та нар хөрснийхээ 8 хичээл суучих гэж ятгадаг. За хөрсний 8 хичээл дээр нь болохоор юу яригдээ вэ гэхээр тий бурхан бууж ирэх гэж байгаа. Бурхан бууж ирж утахгүй одоо дэлхийг захирч байгаа. Дэлхийн сүрэл ойртож байна. Бурханы одоо шүүлт хэлж байгаа. Та нар одоо хизээч одоо өхгүй. Манай сүмд явдаг хүмүүс хизээч өхгүй. Хамгийн бага нь 600 наслна мөнх амьдралтай болно. За энэ мэтэрдээ одоо та нар одоо ингээд манай сүмд яваад тэгэх юм бол Харвардын одоо тэр тий сургууль төгсөөд авсан мэдлэгтэй дүүцгэж мэдлэгийг та нар олж авнаа. Та нар одоо манай сертификатыг барай явахад дэлхийн айлч байгууллага, Монгол улсын айлч газар та нарыг зүгээр ямар ч асуудалгүй ажилд авна. За тэгээд дэлхий бууж ирээ бурхны шүүлт болоход та нар мэдээч хэрэг аврагдана. Тэрний ард та нарын улсын их хурлын гишүүд, энэ том дарга нар орч чадаагүй энэ сүм авралт багтаж чадаагүй хүмүүс та нарт та алт мөнгө өстө бүх юма бариад өвдөг сүгдүүд гойно. Та нар тийм мундаг тийм цаавцтай хүмүүс болно гэж тархийг угаадаг. За тэгээд энэ хүн итгэхэргүй балаа юм ярьдаг зүйлийн арайны гайгүй цэрэг хүмүүсүүд нь за наа чин бол биш ээ ийм юм гэж байхгүй тэр дарамт шахалтаас нь болоод ингээ болио гарья гэх юм бол ээж хүнийг их хүнийг болохоор чи ингээд нэгэн тийм хичээл авсан юм чинь чи гарах юм бол чи тамд унана. Чи ч биш чиний үр удам чинь хідэн үеэрээ тамд унана. Ямар ч аврал аврахдахгүй. Чи өвдөг сөдөө гуйсан ч бурхан чамраа хизээж хэрэгж харахгүй. Ягаад гэвэл чи бурхныг чи сонссон хэрнээсээ чи бурхныг үл тоосон. Тэгэхээр бурхан чамраа харахгүй гэж дарамтлагдаг. За надад тэр чинь хамаагүй гэд бүр ингээд гараа зогцсон үнийг гэрт нь очдог. Хаалгын нүддэг уцруу байнга залгадаг. Ажлын газар нь явж очдог. Хичээлдээ суултаа гэж дарамтлагдаг. Үргэл барьцын хувьд гэхээр орлогынхаа 10%-ийг үг гэж хэлдэм бэлээ. Гэхдээ тэрийг алддаггүй ч гэсэндээ ингэж хэлдэг. Та нар бурхныг хуурах юм бол бурхан та нарыг хуурна штэ. Тиймээс бурхандаа үнэнч байгаарай. Өргөлөө байнга өгөөрэй гэж одоо хүмүүсүүдэд ятгадаг. Боломж байгаа хүмүүсүүд рүү байн бичээд та яага өргөлөө өгөхгүй байна. Өргөлөө өгөөрэй гэчээ гэд. За ингээд тий энэ бол манай ээжийн ярьсан яриа бас манай ээж минь бурхан баснаар бид нар одоо ингээд утсын шалгаж зүтгэл манай ээж утсан дээр байсан Telegram, Zoom гар утсан дээр ирсэн мессежнүүдээс нь одоо бид нар олжсэн авсан мэдээлэл байгаа. За тэгээд энэ газар нь яагаад тэгвэл хүмүүсүүдийг ингэж татан оруулаад яагаад гаргадгүй юм бэ гэхээр би нэг бол цэвэр мөнгө угаалгатай газар байна гэж ойлгож байгаа. Яагаад гэх юм бол өргөл барьцгээд сар болгон өгдөг тийм үү? За дунджаар ботход 12,000 хүнийг багаар ботход нэг 20,000 төгрөг өгч чадхад ямар тоо гарах вэ? За манай ээж болохоор за та ээжээ энэ газар тэдэг өгдөг гэсэн чинь би 50,000 өгдөг гэж хэлж ийсэн. За үгүй та энэ газрын төлөө ингэж хичээдэг, ингэж зүтгэдэг юм чинь та бол 50,000 өгөхгүй. Та зөвхөн үнэнгээ хэлчихээ гэсэн чинь за үнэнгээ хэлээ би 70,000 л өгдөг гэж манай ээж хэлж байгаа. Тэгэхээр 70,000 дөржүүлэхээр ямар тоо гарах вэ? 1 сарын хугацаанд. За энэ групп дээр нэг хохирогч эмэгтэй байсан. Нөхрөөсөө салсан хүн. Тэгээд тэр хүн бол энэ сүмд манай нөхөр бол сар болгон 130,000 төгрөг өгдөг байсан гэж бичсэн байсан.
Бид нар энэ бол тодорхой мэдээллийг энэ группээс л орж авч байгаа. За ийм бит ингээ хүмүүсүүдийг гаргадаг. За тэгээд бодит одоо энэ газартай болж хохирсон одоо бас иргэдийн кейсүүд бол энэ групп дээр бол маш олноороо байгаа. Бид нар ингээ зориг гаргаж дуурахгүй бол биднээс өөр ингээ зориг гаргаж дуурах энэ групп дотор нэг жишгч юм байхгүй. Өнөөдөр бидэртэй цуг хэвлэлийн багварт зарлахаар нэг ихч ирсэн байсан. Тэр ихч маань өчтөр ихч нь орж чадахгүй нэ гэдгсэн. Яагаад гэсэн бэ гэсэн чинь ээж нь 70 эд настай өндөр настай хүн байт юм бэлээ. Энэ сүмд яваад 8 жил болсон. Тэгсэн чинь нэг итгэгчээ энэ сүмдээ татаж оруулах чадаагүй учраас зүрхнүүдөө дэмлэг твтцсэн гэсэн. За ихч нь одоо ингээд хэвлэлийн байгуул зарлаад явах юм бол манай ээж яаж галзуурахыг бид нар мэдэхгүй байна. Тийм учраас ихчийгээ уучлаарай. Ихч нь одоо энэ хэвлэлийн байгуулалт нь орж чадахгүй байна гэж хэлсэн. Сүмийн байгууллагууд бол тий одоо тий гадна хаяг адарста ийм сүм цагийн хуваар нь тэдээс тэдийн оронд ажиллана гэсэн тийм мэдээлэлтэй байдаг бол энэ сүм нь ямар ч тийм хаяггүй ямар нэгэн асуудал үүсэх юм бол энэ газраас цухтаагаад нүгэ явчихдаг. Гурван бас. Тий. Ороод яг бүх хүмүүсүүд нь цуглах юм бол готороос хаалгаад өгчөөд нууцаар үйл ажиллагаагаа явуулдаг. Миний дураад хавтарч. Ийм газар байгаад байгаа. Тэгээд хүмүүс айсандаа энэ газартаа ингэж тэмцэж чаддгүй, яах учраа болохгүй. Монгол Улсын хуулиндаа ч гэсэндээ энэ урсгалыг тий гаж гэдгийг ботолж чадахгүй байгаа учраас бид нар ард иргэд нэгжиж энэ газартаа ингэж тэмцэж энэ газрыг байх болох хэрэгтэй байна. Үнэхээр аюултай аимшигтай газар гэдгийг одоо та нар энэ групп дээрээс харж байгаа хаа. 12 мянган хүн байдаг гэж байгаа боловч 12 мянган хүний гэр бүл ахны хамаатан савны мэдээлэл бүгд байдаг гэсэн үг. Бүр бүхэн. Тэгээд та яагаад ээжээ хүний юм хувийн эмзэг мэдээллийг энэ газарт өгж байгаа юм бэ? Болохгүй шүү дээ гэсэн чинь бидний мэдхээр бол ургийн мод гэж байдаг шүү дээ тий. Тэрнтэй адилхан амийн мод гэдэг юмдаа бид нарыг үр жимс болгож оруулдаг гинэ. Энэ амийн намд орж иж та нар аврагдах байхгүй юу? Миний охин зүгээрээ би та нарыг аврахын тулд та нарын мэдээллийг өгж штэ гэж ээж минь хэлжсэн. За энэ мэтчлэнгийн хүний бүх хувийн мэдээлэл тий. Бүр ингээд хүний за тэгээд энэ газарт манай ээж маань жишээлбэл танаар гэр бүлээс ихний хүн мэдээлэл. бүгдээрээ байгаа. Одоо ингээд бид нар ах トゥ 8 л ингээд мэдээлэл өгдөг. За энэ газар нь ийм хүмүүсүүдийг авдаггүй. 16 нас хүрээгүй хүүхдүүдийг одоо тий годамд архиугаад одоо энэ архичин хүмүүсүүдийг за хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсүүдийг за тэгээд та нар үнэхээр юм бурхны авралын газар юм бол яагаад хөөрхийн архичин хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс туслахгүй байгаа юм гэсэн чинь архичин хүн юм билээд ойлгохгүй шүү дээ. Гэхдээ та нар яагаад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ингээд тэгвэл тусалж болдгоо юм. Энэ хүмүүсүүд чи юм яриад ойлгохгүй шүү дээ. Гэх мэтлэнгээр ингээд зөвхөн санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн ч юм уу те санхүүгийн одоо тодорхой хэмжээний орлоготой хүмүүсүүдийг л сүмдээ авдаг гэж бид нар хардж байгаа. Манай ээж бол хамт байх үеийн хүндрлийн талаар би та нарт ярих гэсэн. Манад ингээд нэг өдөр ирж хонсон байхгүй юу? Тэгснэ өглөө өөрийн 4 цагт уйлаад исэн байхгүй юу? Тэгээ бид нар босч ирээд хөөе ээж та яасан бэ зүгээр өгсөн чинь ингээд бүр ихэртч уйлаад. Яагаад ээж та ярил та яасан гэсэн чинь би та нарыг сая ингээд тамийн тоогоо шатаад ээж намайг авраач гэсэн чи бурхан ингээд те танаа хүүхдүүд ингээд те ингээд аврал багтахыг хүсээг учраас танаа хүүхдүүдийг аврахгүйгээ бурхан над руу харсангүй штэ та нар өгөх гээд дээ штэ бурхан бууж ирэх гээд дээ штэ та нар энэ зүмд орчил таа гэд уйлаад ингээд галцсан шиг болцсон өглөө сууж исэн. За тэгээд ер нь бол тийм бүр маш хэцүү болсон. Надад ч нөгөө нэг юу гэнэ